За сайн байцгаана уу. Манай усан мах хоттой Мэлхий хилэнц загсны ордныхын маань одоо 9 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай загсны ордны хүмүүс одоохондоо нэг байдал нэг иймэрхүү харагдаж байна л да. Гэвч одоо ирээдүйд бүх зүйл бас сайхнаар ирсэн юм харагдаж байна шүү. За одоо урд нь одоо хамтарсан гэрээ одоо хамтарсан одоо бизнес гэдэг юм уу, хамтарсан одоо үйл ажиллагаа тухуурдсан ийм харагдаж байна л да. Жишээлх юм бол одоо хамт хийчээд одоо энэ дээр бол одоо бас тодорхой үн хөлсөө өгөөгүй тийм ээ. За иймэрхүү асуудлууд одоо харагдаж байна. За энэнээс одоо сургамж авъя шүү. Тийм ээ. За энэ энд одоо бас нэлээд сайхан хөдөлмөрийн одоо хөдөлмөр харагдаж байна л да. Маш их одоо их хөдөлмөрлсөн одоо их одоо тэр хүмүүстэй одоо их ажилласан тийм ээ их хард ворк харагдаж байх юм. За гэвчиг одоо таны ажлын хөлсийг өгөөгүй юм уу, үнэлээгүй юм уу, эсвэл одоо алдагдал хүлээсэн. Тэгээд энэ дээр одоо ахин ажиллах санал ирсэн юм шиг. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо алдааг давтахгүй тий ахин ажиллах саналыг одоо маш сайн бодолцож үзнэ. За энд нэгдүгээрт нь хоёрдугаарт нь хэм бол одоо don't lower your standard гэсэн ба. Тэгэхээр зэрэг таны одоо ажлыг одоо хэрхэн өөрийнхөө одоо хэмжээг тийм ээ бууруулах хэрэггүй. Жишээлх юм бол одоо та энд одоо инженер юм уу мэргэжилтэн хийдэг байжээ. Гэтэл таныг одоо энгийн ажилтнаар авъя. Эсвэл одоо цалин хөлсний хэмжээнд танд тохирохгүй санагдах. Ийм эсвэл одоо таны одоо ажлын одоо юу гэдэг мэргэжлийг одоо дутуу үнэлж одоо доогуур авах гэсэн ийм асуудалтай харьцах хэрэггүй. Эсвэл одоо өөрийнхөө одоо болцлыг хэлэх юм уу тийм ээ. Ийм шаардлагатай шүү. За мөн одоо одоохондоо бол одоо ийм одоо butterfly гарсан байгаа л да. Тэгэхээр одоо эрвээхээ гарахаас өмнө юм кокон дотор байж идэг тийм ээ. Тэгээд энээсээ одоо юу болох нь мэддэхгүй байгаа бол утгагүй одоо сайхан эрвээхээ болж ниснэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг утгагүй одоо байдал сайжирнаа тийм ээ. Энэ дээр одоо better way тий. Тэгэхээр зэрэг сайн тал руугаа өөрчлөгднө гэсэн ийм мессеж байж байна. За энэ дээр одоо яхахгүй л энд нэг худлаа зүйл байна да. Таныг одоо мэхэлсэн, хуурсан тэгээ энэ хүнтэй одоо ахиж хамтарч ажиллах уу гэхээр зэрэг энэ дээр түрүүний миний хэлснүүдийг сана. Тэгээ дээр нь энэ дээр одоо хийсэн алдаа юм уу тий одоо энэ зүйлс одоо ямар нэг байдлаар бас танаас шалтгаалсан байна. Яад гэх юм бол энэ хүмүүст одоо ахиа шанс өгөх юм уу? Аль эсвэл бол одоо өөрийнхөө хийсэн зүйлийг өөрөө нураас ийм байдал харагдаж байгаа юм. Тэгээ одоо энэ байдлаас одоо алдаанаас суралцах нь маш чухал шүү. Энэ алдаанаас суралцаж одоо суртал ч юм уу тийм ээ. Суралцаж одоо мэдтэл чинь одоо хорвоо ертөнц зөвсөр байх болно. Тийм учраас одоо энэ алдааг одоо юун дээр би алдаа гаргасан гэдгийг одоо ухаарч мэдрэх одоо тэр алдааг дахин давтахгүй байх тал дээр анхаараарай. За одоо ерөнхийдөө зогсонг байсан ажил одоо урагшилсан харагдаж байна тийм ээ. За мөн одоо энэ дээр good news гэж юм. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар ажил төрөлтэй холбоотой одоо сайхан мэдээд болох нь тодорхой. Энэ нь одоо одоо алдагдлаа нөхөх тийм ээ. Эсвэл одоо энд бол одоо бас хийсэн ажил төрлөө үнэлүүлсэн тий. Тэгээд
энд одоо урьд хийсэн ажлынхан үр шимийг хүртсэн гэхээр зэрэг энэ хүмүүс одоо мөнгө өгсөн харагдахгүй байна. Тэгэхээр зэрэг шинэ гэрээ хэлэлцээр хийх ийм магадлал өндөртэй. Тэгэхээр энэ шинэ гэрээ хэлэлцэн түрүүний миний хэлсэн зүйлүүдийг одоо бас анхаараарай, тийм ээ. Тэгээд одоо алдааг битгий давтаарай гэсэн ийм мессеж өгч шүү. За ерөнхийдөө бол урд хийсэн одоо энэ урд одоо гаргасан алдаач гэдэг юм. Эсвэл одоо авч чадаагүй цалингийнхаа төлөө одоо эсвэл одоо авч юу гэдгийг алдагдлаа одоо дахин бодож өөрийгөө битгий одоо урагшлахад чинь саад болж байна шүү. Тийм учраас одоо энэ урдах зүйлийг урд нь орхиод урагшлаарай гэсэн бас мессеж өгж байна. За одоо тэгээ энэ дээр одоо бас нэг энэ ирээдүйд энэ өгөх мессежн дээр бас нэг юм байж л да. Тэгэхээр энэ юу гэж юм гэхээр зэрэг за одоо та шинэ ажилд орох гэж байгаа эсвэл шинээр ажил эхлэх гэж байгаа эсвэл энэ хүмүүстэй одоо дахин ажиллах гэж байгаа бол одоо гэрээ хэлэлцээр албан ёсны бичиг баримтыг маш сайхан бүрдүүлж энийг одоо маш сайхан одоо наривчилсан ийм гэрээ хэлэлцээр хийгээрэй гэсэн ийм мессеж өгж шүү. Мөн одоо алдагдлыг нөхөх гэж одоо янз бүрийн мөрөөдтэй тоглоом тоглох тийм ээ. Эсвэл одоо азаа үзэх юм бити хийгээрээ тэгвэл алдагдал хүлээхээр байна шүү. Бусдаар бол одоо энд одоо амархан мөнгө орж ирнэ гэдэг зүйлийг одоо байхгүй гэдгийг одоо анхаараарай тийм ээ. Заавалчгүй одоо хүн хөдөлмөрлөж иж хөдөлмөрийн үр шим хөтөрдөг шүү. Тэгэхээр зэрэг амархан аргаар одоо өөр алдагдлыг нөхөх гэсэн амархан аргаар мөнгө олох гэсэн ийм аргуудыг одоо аль болох татгалзаарай гэсэн ийм мессеж өгж байна. Ерөнхийдөө бол яг энэ ийм одоохондоо байдалтай байгаа болоодохгүй байдал өөрчлөгдөнө тийм ээ. Эсвэл одоо шинэ санал одоо шинэ би түрүү хэлсэн гэрээ хэлэлцээр хийх ямар ч байсан good newsтэй. Тэгэхээр зэрэг some kind of good news coming гэж ойлгоорой. За энэ дээр одоо бас шинэ одоо одоо ийм карт гарсан л та. Тэгэхээр зэрэг энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо нэр хүнд алдар нэр хүнд тийм ээ ирж байна. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар одоо таны карма дууссан бол одоо дараагийн шатанд одоо шилжих болжээ тий. Дараагийн шат одоо бас сайн сайхан зүйлс хүлээж байна гэсэн байна тий. Тэгээ одоо яг хийж байгаа зүйлдээ та одоо мөрөөдөл биелэхэд бол тун ойрхон байна. Бити эрсдэл дагуулсан үйлдэл хийгээрэй тийм ээ. За мөн одоо за ер нь expect powerful change гэсэн байна. Тэгэхээр зэрэг одоо маш их өөрчлөлт ирэхэндээ энэ дээр одоо happiness гэдэг их сайхан картнууд гарсан байна. Тэгэхээр зэрэг ямар ч байсан 9-р сард бол одоо маш сайхан өөрчлөлт нааш одоо энэ байдлууд одоо өөрчлөгдөнө. Өөрчлөлт маш сайхан нааштай байна гэж ойлгоорой. За мөн энэ дээр одоо бас аялал харагдаж байна. Хөдөөгөө аялдаг ажилдаг улсууд бол одоо эрүүл мэнд болон энэ одоо гэмтэл ослоос болгоомжлоорой гэсэн мессеж өгч шүү. За машины гэмтэл одоо өөрөө гэмтэх одоо хөдөлмөрийн аюулгүй байдал юу ч байдгийн тий. За иймэрхүү зүйлс дээр анхаарна гэсэн ийм мессеж өгч байна. За хайр сэтгэлийн асуудал дээр би энэ дээр бас нэлээд хадлаа л та. Тэгэхээр зэрэг энэ болж өгөхгүй байгаа харьцаанаас одоо бас миний түрүүний хэлсэнтэй адилхан одоо урьд хаалдааг давтахгүй тий. Тэгэхээр зэрэг одоо хэд дахин нийлээд хэд дахин одоо салсан ийм юм байна. Тэгэхээр зэрэг энийг одоо явуулах цаг нь болоо шинээр эхлэх ийм цаг нь болсон юм биш үү тийм ээ. Алдаанаасаа суралцаарай. За мөн энэ дээр одоо X-ээ явуулаа л гэсэн юм байж байна. Тэгэхээр миний түрүүний ярьсан биз дээ. За энэ одоо маш одоо би түрүүний хэлсэн салсан нийлсэн яагаад вэ гэхээр зэрэг энэ урд насны үйл байна. За мөн энэ дээр одоо
маш хүчтэй одоо бие биендээ маш хүчтэй татагддаг юм байна. Яагаад гэвэл одоо энэ урд насны юм учраас тий. За ингэж их олон удаа цаг үрж одоо салж нийлж одоо ингэж ойлж унжиж өөрийгөө ингэж зовоохгүй. Одоо 9 дугаар сар цайхан нэг тийшин шийдэрээ гэсэн ийм мессеж өгч шүү. За нэг хаалга хаагдчихийж одоо нөгөө хаалга нэгднэ гэсэн ийм мессеж өгж байна. За энэ дээр бол одоо за сайхан өөрийгөө хүндэлж хайрлаарай тийм ээ. Хэрв одоо үнэхээр таны хүслийг хангахгүй тийм ээ. Эсвэл бол одоо таны хүндлэхгүй хайрлахгүй байвал одоо заавалчгүй энэ дээр одоо хэдийгээр одоо сүү тавьчихсан байлаа ч гэсэн танд бас одоо эргэж буцах тийм зам байна шүү тийм ээ. За тэгээд энэ дээр одоо not enough attraction л харагдаж байна да. Тэгэхээр зэрэг энэ хүнд одоо таны гаргах сэтгэл хэр байдаг юм тийм ээ. Хэр хайртай юм зүгээр одоо ерөнхийдөө хүнтэй сууя гэдэг үүднээс эсвэл одоо мөнгө төгрөг эсвэл одоо ямар нэг хамаарлын үүднээс одоо гэрлэх ийм зүйлсээс бас татгалзаарай гэсэн байна шүү. За манай синглчүүд бол одоо за түрүүн миний хэлснийг санана үз. За синглчүүд бол одоо миний хэлсэнчлэн одоо нэг хаалгаа хааж ээж нөгөөх нь гарч ирнэ гэсэн ийм мессеж өгч байна. Тэгэхээр зэрэг болохгүй бүтэхгүй байгаа харьцаанаас одоо өөрийгөө суллаарай тийм ээ. За дараагийн сайхан харьцаанд бэлдээрэй гэсэн ийм мессеж өгч байна. За ингээд та бүхэнд одоо 9 дугаар сарын ажил үйлс одоо амьдралд нь аз жаргал хүсье. Мөн ингээд та бүхэн одоо ховын уншлага сонирхож явах юм бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тайруудаар орж мэдээлэл аваарай. Баярлалаа. Баяртай.